Дэлхийн хамгийн хүчирхэг 15 мотор. Далайн аврах хөлөг онгоцнуудыг хөдөлгөгч аврах системүүдээс эхлээд хүнд үйлдвэрлэл хүртэлх инженерийн гайхамшигт бүтээлүүд болох дэлхийн хамгийн том 15 хөдөлгөөртэй танилцъя. Техникийн хэллэгүүд хэлэхэд жоохон түүхтэй байсан тул та бүхэн хүсвэл бичсэн нэрсийг нь сайн хараарай. За ингээд сэдв рүү орцгоё. 15 RTA 96C. Wärtsilä Salzer компани энэ хөдөлгүүр бол хүн төрөлхтний бүтээсэн хамгийн агуу инженерийн гайхамшигт дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн хүчирхэг хөдөлгүүр гэсэн титмийг эзэмшигч. 13.4 м өндөр 2300 тонн жинтэй ба хэвээ ажиллагааны үедээ 108 мянган морины хүч үүсгэх бөгөөд дээд цэгтээ 109 мянган морины хүчинд хүрдэг. Турбо даралттай Mild Intercooler хөдөлгөөртэй 2 такттай дизель хөдөлгөөр. Цуваа байрлалтай 14 цилиндртэй цилиндр бүрийн голч нь 96 см. Нийт поршны багт дамжин 182 сая см3 байдаг. Хүнд мазут, дизель түлш, байгалийн хий зэрэг өргөн хүрээний түлшээр ажиллах чадвартай уян хатан системтэй. Аврах том ачааны онгоцнуудыг хүнд ачаатай үед нь ч далайн догшин шуурган дунд ажихгүй чирэг чадaltaй ба хэдийн аврах хэмжээтэй ч түлшний ашиглалтын өндөр коэффициенттэй тул ашиглалтын зардлыг бууруулж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгадаг байна. 14. Rocketdyne F1. Энэ хөдөлгүүр нь хүн төрөлхтний хүсэл тэмүүлэл, инженерийн уран ухааны баталгаа болсон домогт хөдөлгүүр юм. Аполло хөтөлбөрийн хүрээнд Сатурн 5 хуужинд зориулан бүтээгдсэн бөгөөд өнөөдрийн хүртэл дэлхийн хамгийн хүчирхэг 1 камерт шингэн түлшиц пуужингийн хөдөлгүүр хэвээр байна. Ойролцоогоор 5.9 м өндөр 3.6 м голчтой. Хөөрөх үед ойролцоогоор 1.5 сая фунт татах хүч үүсгэдэг буюу энэ нь 1 секундэд 680 тонн жинтэй ачааг газраас эрт дээш нь татах чадaltaй хөдөлгүүр гэж ойлгоход болно. Энэхүү хүч нь Сатурн 5 хуужийг дэлхийн татах хүчнээс ангижруулж сансарт гаргах гол хөдөлгүүр болсон юм. Ажиллах зарчим нь шингэн хүчил төрөгчийг эсэлдүүлэгчээр ашиглах ба харин өндөр зэрэглэлийн керосин болох RP1-ийг түлш болгон ашигладаг. Хийн генераторын циклийг ашиглан түлшний нэг хэсгийг тусад нь шатааж хөдөлгүүрийн шахуургуудыг ажилуулдаг өөрийгөө тэтгэгч системтэй. Хөөрөх үеийн асар их даралт өндөр температурыг тэсвэрлэхийн тулд өндөр бат бөхтэй хайлшууд болон гагнуурын дэвшилтэт технологиор нарийн ямбай угсарсан ба түлшийг үр дүнтэй шахахын тулд турбо шахуургын хамгийн шилдэг технологиг нэвтрүүлсэн. 13. 14 RT-Flex 96CB. Wärtsilä Salzer компанийн өөр нэгэн титан бөгөөд өмнөх загварын адил далайн тээврийн салбарт жинтэй байрсаар эзэлдэг аврах дизель хөдөлгүүр. 14 м орчим өндөр 2300 гаруй тонн жинтэй ба өмнөх RTA 96C хөдөлгүүртэй адил хэвийн үед 108 мянган морины хүчтэй дээд цэгтээ 109 мянган морины хүч гаргана. Гол ялгаа нь энэхүү загвар нь цахим удирдлагатай Common Rail систем бүхий 2 такттай турбо хөдөлгүүр юм. 14 цилиндртэй цуваа бүтэцтэй. Мазут, дизель түлш болон байгалийн хийг өндөр өр ашигтайгаар шатаадаг. Цахим удирдлагын тусламжтайгаар түлшний зарцуулалтыг гэрс багасгаж, олон улсын тээврийн байгууллагуудын байгаль орчны хатуу шаардлага, утааны стандартыг бүрэн хангаж чадсан юм. 12. 12 S90MEC Mark 9.2. MAN BMW компаниас гаргасан орчин үеийн чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцнуудад ашиглагддаг өндөр бүтээмж хүчин чадлаар гайхагддаг 2 такттай дизель хөдөлгүүр юм. Ойролцоогоор 15.5 м урттай бөгөөд 2400 тонн жинтэй. Хэвээ ажиллагааны үедээ 91,000 орчим морины хүч үүсгэж далайд амнсан урт зайн тээвэрт шаардлагатай зүтгүүрийг найдвартай хангадаг. Технологийн давуу тал нь энэхүү хөдөлгүүр нь цахим удирдлагатай түлш шахалтын системээр тоноглогдсон. Энэ нь түлшийг хамгийн нарийн тунгаар цацаж дутуу шаталтыг багасган эдийн засгийн хэмнэлт гаргадаг. Өндөр даралтын шахалт, турбо даралт болон утааны хийг эргэлдүүлэн ашиглах EGR системүүд нь хамтдаа ажиллаж, хорт утааны ялгарлыг хамгийн бага түвшинд барьдаг байна. Урт хугацааны аялалд эвдрэлгүй ажиллах бат бөх найдвартай байдлаар дэлхийд танигдсан юм. 11. CAT C175-20. CAT C175-20 нь уулуурхайн салбарын авраг амьтан болох Caterpillar 797 F өөрөө буулгагч техник суурилуулагдсан инженерийн шилдэг бүтээл юм. Өөрөө буулгагч машины хэмжээ нь 7.5 м өндөр, 15 м урт, 9.7 м өргөн байдаг ба дээрх мангасан хөдлөгөөр Caterpillar-ийн үйлдвэрлэсэн дизель хөдөлгүүр болох CAT C175-20 нь 4000 морины хүч үүсгэдэг. Энэ хүчээрээ тус машин 400 тонн ачааг түгтэлгүй тээвэрлэдэг байна.
Уурхайн их зүгсөөр бартаад замыг ажихгүй туулах чадвартай нарийн уншилгооны систем Алсын зэн хяналтын төхөөрөмжүүдээр тоноглогдсон тул урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээг нь цаг алдалгүй хийж үйл ажиллагааны зардлыг бууруулахад маш том нөлөө үзүүлдэг. 10. LM2500 General Electric компани энэхүү хөдөлгүүр нь онгоцны хөдөлгүүрээс санаа авч бүтээсэн далайн цэргийн хөлгөн онгоцны хөдөлгөх хүч болон эрчим хүчний үйлдвэрлэлд өргөн ачаглагддаг хийн турбин хөдөлгүүр юм. Харьцангуй авсаархан хэмжээтэй бай урт нь 3 м, өргөн нь 1.8 м. Энэхүү авсаархан байдал нь угсралт болон бусад системтэй хоршоход хялбар болгодог. Загварын өөрчлөлтөөс хамааран 25,000-аас 35,000 морины хүч гаргах чадaltaй. Өндөр даралтын компрессор, шаталтын камер болон 2 шатлалт турбинаас бүрдэнэ. Байгалийн хийн, нэрмэл түлш, дизель тос зэрэг олон төрлийн түлшээр ажиллах боломжтой юм. Дэлхийд даяар цэргийн фрегат, дестройер, нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцнуудад гол хөдөлгүүрээр ашигладаг. Засвар үйлчилгээ бага шаарддаг ба найдвартай ажиллагаатай хөдөлгүүр юм. 9. XWB Rolls-Royce Holdings компанийн бүтээсэн XWB хөдөлгүүрийг Airbus A350 зорчигч тээврийн нисэх онгоцны цуврал зориулсан тусгайлан бүтээсэн ба агаарын тээврийн инженерийн салбарын орчин үеийн чухал болох турбофэн хөдөлгүүр юм. 365 м орчим голчтой зах зээл дээрх хамгийн том хөдөлгүүрийн нэг. Загвараас хамаарч 75,000-аас 97,000 фунт хүртэлх хамгийн дээд татах хүчийг гаргана. Энэ нь Airbus A350 онгоцыг холын зайд маш бага түлшээр нисэх боломжийг олгодог. Өндөр bypass харьцаатай ба энэ бүтцэн дуу чимээг багасгалж түлшний хэмнэлтийг дээд зэгт нь хүргэдэг. Далавчны синс болон бусад эд ангиудад хөнгөн цагаан нийлмэл материалыг ашигласан. Сүүлийн үеийн цахим удирдлагын систем нь хөдөлгүүрийн ажиллагааг тасралтгүй хянаж үр ашгийг нь оновчилдог. 8. OM 473 Daimler компани хүнд даацын ачааны автомашинуудад зориулж бүтээсэн бат бөх чанар өндөр үзүүлэлтээр тэргүүлэгч хүнд даацын дизель хөдөлгүүр юм. Урт нь 2.2 м, өргөн нь 1 м, өндөр нь 1.25 м байдаг. Төрлөөсөө хамааран 460-аас 625 морины хүч гаргадаг. Common Rail шахалтын системийн шаталтыг дээд зэргээр хяндаг бол утааны дараах дэвшилтэд боловсруулалтын систем нь хорт утааны ялгарлалыг евро стандартын түвшинд барьдаг. Маш өндөр эргүүлэх хүч үүсгдэг тул хүнд ачаатай үед огцом өгсүр замыг хялбархан туулж хурд авах чадвартай. Алсын зэн тээвэрт илэгдэл багтаа хамгийн найдвартай ажилтдаг хөдөлгүүр юм. 7. Caterpillar 3516E Цахилгаан үүсгэр, уул уурхай, газрын тос, хийн салбарт өргөн хэрэглэгддэг үйлдвэрлэлийн зориулалттай туйлын хүчирхэг дизель хөдөлгүүр юм. Урт нь 3.7 м, өргөн нь 2 м, өндөр нь 2.4 м байдаг. Тохиргооноос хамааран дээд тал нь 2000-аас 2700 морины хүч гаргана. Түлш шахалтын ухаалаг систем нь шатлалтыг цэвэр, үр ашигтай явуулдаг. Аж үйлдвэрийн хүнд нөхцөлд тасралтгүй ажиллах чадвартай бөгөөд алсаас хянах онцлогооны системийн тусламжтайгаар гарч болох гэмтлийг урьдчилан мэдэрч зогсолтыг хамгийн бага хугацаанд хүргэдэг. Том оврын насос, компрессор болон хүнд машин механизмыг ажилуулахад зориулагдсан мотор юм. 6. PW4000 Өргөн их биетэй иргэний агаарын тээврийн томоохон хөлөг онгоцнуудад ашиглагддаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн турбофэн хөдөлгүүр юм. Голчин 3 м, урт нь 4.8 м ба загварын өөрчлөлтөөс хамаарч 52,000-аас 98,000 фунт хүртэлх асар их татах хүчийг үүсгэдэг. Энэ нь холын зай нислэг үйлдэхэд хамгийн төхөөрөмжтэй байдаг. Түлшний зарцуулалт болон чимээг багасгалсан өндөр bypass харьцаатай загвартай. Сэнсний ирнүүдэд титан болон дэвшилтэд нийлмэл материалыг ашигласнаар жинк бууруулж ашиглалтын хугацааг уртасгасан. Түлш болон агаарыг хамгийн оновчтой түвшинд шатаах системтэй тул экологид ээлтэй юм байна. 5. CF6 General Electric компани бүтээсэн энэхүү хөдөлгүүр нь иргэний агаарын тээврийн түүхэнд хэдэн 10 жилийн турш ажиллаж буй хамгийн найдвартай бөгөөд олон талын зориулалттай гэдгээр батлагдсан домогт турбофэн хөдөлгүүр юм. Голч нь 2.2 м, урт нь 344 м ба онгоцны төрөл болон загвараас хамаарат 48,000-аас 63,000 фунт татах хүч гаргана. Өргөн их биетэй холын зайн тэрэлтэд онгоцнуудыг хөдлөхөд ашиглагддаг. Титан болон хөнгөн материалуудыг эдэнгүүдэд нь ашигласан ба олон жилийн турш ашиглагдаж шалгарсан тул түүний бат бөх чанар ашиглалтын өндөр ачаалал даах чадвар нь нисхийн салбарт өндөрөөр үнэлэгддэг. 4. GE90 Мөн л General Electric компанийн бүтээсэн энэхүү хөдөлгүүр нь Boeing 777 онгоцны цуврал зориулан бүтээгдсэн ба иргэний агаарын тээврийн түүхэнд хамгийн том бөгөөд хамгийн хүчирхэг тэрэлтэд хөдөлгүүрүүдийн нэг юм. 347 м голчтой бөгөөд дэлхийн хамгийн өргөн хөдөлгүүрүүдийн нэгд тооцогддог.
Гайхамшигтай хүчин чадалтай бөгөөд 74,000-аас 115,000 фунт хүртэлх татвар хүчийг гаргаж аврах хөлгийг агаарт хөргөдөг. Нүрс төрөгчийн материалаар хийгдсэн анхны далавчид сэнснүүдтэй хөдөлгөөр бөгөөд энэ нь жинг асар ихээр хасч бат бөх чанаруудыг нэмэгдүүлсэн. Дижитал хяналтын системд хөдөлгүүрийн чухал параметруудыг секунд тутамд хянаж холын зай нислэгт аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг. 3. F-135 Америкийн нэгдсэн улсын 5 дугаар үеийн F-35 хөсөөнөгч онгоцон зориулсан тусгайлан зохион бүтээсэн цэргийн нисэх хүчний салбарын хамгийн дэвшилтэд бөгөөд хамгийн хүчрэхэг форсаж бүхий турбогийн хөдөлгүүр юм. Харьцангуй авсаархан ба урт нь 559 м, дээд голчин 116 м. Ийм жижиг хэмжээтэй атлаа форсаж залгасан үед 43,000 фунт татах хүч үүсгэдэг. Энэ нь F-35 онгоцыг дуунаас хурдан хурдлах, огцон өгсөх, агаарт гайхалтай маневр хийх боломжоор хангадаг байна. Хөдөлгүүр нь Sense компрессор турбин гэсэн 3 үндсэн хэсэгт хуваагддаг тул засвар үйлчилгээ хийхэд маш хялбар, хугацаа бага зарцуулдаг. 2. GE9X General Electric компани бүтээсэн энэхүү хөдөлгүүр нь Boeing 777X онгоцон зориулан бүтээгдсэн ба иргэний агаарын тээврийн түүхэнд хамгийн том бөгөөд хамгийн хүчрэхэг хөдөлгүүр юм. Энэ бол нисэх онгоцны салбарын шинэ дээд амжилт технологийн хувьсэл байдаг. Бараг 356 м голчтой иргэний нисхийн хамгийн өргөн хөдөлгүүр. Максимум татах хүч нь 105,000 фунт. Хамгийн сүүлийн үеийн технологиудыг шингээс уг хөдөлгүүр нь түвшний хэмнэлийг урд өмнө байгаагүй түвшинд хүргэж үйл ажиллагааны зардлыг болон нүрс төрөгчийн хийн ялгарлыг эрс багасгасан юм. 1. The Grand Junction Жагсаалтынхаа төгсгөлд аж үйлдвэрийн хувьсгалын үеийн архиваас олдсон нэгэн түүхэн инженерийн сод бүтээлийг танилцуулж байна. Энэ бол Корнуолл мужийн Хэл хотын алдарт Harvey & Company фирмийн бүтээсэн 19-р зууны техникийн сүр хүчийг илэрхийлэгч аврах том уурын хөдөлгүүр юм. Форшны голчин даруй 250 м хүрч байсан энэхүү хөдөлгүүр нь тухайн үеийнхээ жинхэнэ авраг биет байсан. 19-р зууны дунд үед хүн ам огцом өсөж эрчимтэй тэлж байсан Лондон хотын иргэдийг цэвэр усаар тасралтгүй хангахын тулд Grand Junction компанийн захиалгаар үүнийг бүтээжээ. Тэрхүү авраг уурын форшнуудын тусламжтайгаар тухайн цаг үед урд хожид үзэгдээгүй асар их хүч даралтыг гарган авч Лондон хотын ус түгээх насосуудыг ажилуулдаг байв. Хэдийгээр өнөөдөр энэ хөдөлгүүр түүхийн хуудаснаа үлдэж ашиглахаа болсон ч аж үйлдвэрийн хувьсгалын үеийн шинжилгээ ухааны нээлт, инновац, жирийн иргэдийн өдөр тутмын амьдралын чанарыг хэрхэн дээшлүүлж болдгийг тод жишээ уурын технологийн хосгүй үнэт дурсгал хിവэр байсаар байна.